За өнөөдөр би та бүхэнд нэг хялбархан хийх амттанг танилцуулах гэж байна. Хүүхдүүд амттанд дуртай байдаг учраас энэ амттанг одоо ээж аавтайгаа хамтарч хийх, аль эсвэл одоо гэртээ ах эгч нартайгаа хамтарч хийх, эсвэл одоо ангидаа найзуудтайгаа хамтарч хийхдээ их дуртай байх болов уу гэж ингэж бодож байна. Тэгээд хийх арга нь хялбархан учраас бас хүүхдүүд хийж чадах байхаа гэж найдаж байна. За орох материалыг нь танилцуулъя. Нэг ширхэг жүрж хэрэг болон 6 ширхэг үндэг. За мөн одоо энэ сүү хэрэглэгдэнэ. За энэ хөөлгөгч хэрэг болно. За энэ одоо ванильны сахар гэдэг энэ хэрэглэгдэнэ. Гурил бас баг зэргийн хэрэглэгдэнэ. За нэг ийм аягаар нэг гурил авахт бол болно. За мөн нэг чухал одоо орцсон материал нь бол энэ тортны крем байгаа. Энийг бол хуурай кремийг бид нэр зуурч хэрэглэх юм байгаа. Ягаад гэвэл хөдөө орон нутагт тэр болгон одоо энэ бэлэн крем бол байхгүй учраас бас хүүхдүүд яг энийг худалдаж аваад хийхэд бас боломжтой болов гэж ингэж бодож байна. За элсэн чихэр бас 200 г орчим орно. За ингээд эдгээр орцыг ашиглаад өнөөдрийнхөө амттан хийцгээе. За хамгийн эхний алхам бол бид нар жүржээ нэмгэн хэрчсэн байгаа. Одоо бид нар энэ усыг буцалгах савнлуугаа одоо хийж өгнө. Би 300 г ус хэмжиж авсан байгаа. За дараа нь би элсэн чихрээ хэмжиж авсан. За элсэн чихрийг би жингийн одоо бас 120 г байхаар ингэж сонгож авсан байгаа. 120 г элсэн чихрийг энэ буцалгах тогоонлогоо хийнэ. За ингээд элсэн чихрээ хийчихье. За одоо галаа хасаачаад хэрчсэн жүржээ хийчихнэ. Бүгдээ нь ингээд энэ сахарынхаа уус мол хийгээд буцалгах чинь. За ингээд зөөлөн галаар буцалгах чинь да нэг 15 минут орчим буцалгах чинаа. За ингээд зөөлөн галаар нэг 10-аас 15 минут буцалгана. Одоо ерөнхийдөө минийх болж байна. Би яаж мэдчихэж байгаа вэ гэхлээр энэ хүрээнийхэн цагаан нарилаад ирж байгаа. Тэгэхээр бол энэ бүгдээрээ зөөлөрсөн гэсэн үг ээ. Одоо энэ хүрээний цагаан нь ингээд бүрэн арилаад ирэхээр л гаргачих юм байгаа. Зөөлөн галаар буцалгахгүй бол бас энэ сахарын уус мал манд ширгэх учраас сайхан зөөлөн галаар буцалгаж өгөх хэрэгтэй шүү. За ингээд болохоор нь галаа унтрааж агаад жимсээ ингээд ялгаад авчна. За дараагийн хэсэг бол кекс хийх хэсэг байгаа. За энд би 4 үндгийг хийсэн байна. 4 үндгийг хийгээд сайн хутгаж өгнө. Маш сайн хутгаж өгөөрэй. За одоо энэ хутгаж өгсөн үндгэн дээрээ гурилаа хийнэ. За нөгөө аяг гурилаа ингээд шгшээ хийчихнэ. За одоо энэ хөөлөгчнөөсөө 5 г орчмыг хийчих хэрэгтэй. За ингээд бас сайхан утгаж өгнө. Маш сайн утгаж өгөх хэрэгтэй. За би нэлээд сайн утгасан байгаа. Одоо би харин энэ утгасан энэ зуурамган дээрээ түрүүчийн нөгөө нэг жимс буцлагсан чихртэй уснаасаа нэмээд өгчнө.
Ягаад гэвэл бас гоё жимсний амттай болон дээрэс нь хэлсэн чихэр бас хийхгүйгээр энийгээрээ ингээд хийчих нь хэмнэлттэй юм аа. За ингээд сайхан шингэн болтол нь бас нэгэн жигд болтол нь сайн хутгаж өгөх хэрэгтэй. Ер нь бол хутгалт их чухал шүү. За дахиад жоохон хийчихье. Одоо ингээд сайн тосолж өгсөн хайруулынхаа тавган дээр жуурамгаа хийнэ. Нэгэд 2 хувааж хийсэн зүг баха гэж би бодож байна. Тэгэхээр эхлээд эхний хэсгийг нь ингэж хийж өгөөд тараагаад, жигтгэн тараагаад за тэгээ таглаагаараа тагалчаа. Тэгээ галаасаа хамгийн гол анхаарах зүйл бол гал маш бага байх ёстой шүү. Галаа ширүүсэх юм бол түүх ирээд түлэгдэнэ. Тийм учраас галаа дөнгөж нүдэнд үзэгдэх төдий маш бага асаах ёстой шүү. Тэрийг анхаараарай. За галаа асаачлаа би. За одоо ингээд энэ ингээд уур гараад гой үнэр ханхлаад ирж байна. Тэгэхээр одоо би болсон болоо гэж ингэж бодож байна. За ийм болсон байна. За нөгөө талаар нь 3 минут жигэнчи. Одоо ерөнхийдөө бэлэн болсон. За иймэрхүү кекс боллоо. За энийг гаргаа хөргөөч. За одоо кремээ бэлтгэнэ. Кремээ бэлтгэхийн тулд эхлээд 200 г сүү хийж өгөх хэрэгтэй сүүнээсээ. За 200 г-ыг ингээд кремээ зуурах савандаа хийчихнэ. За одоо харин энэ сүүгээ жоохон хутгаж өгөх хэрэгтэй. За сүүгээ жоохон хутгаж өгнө. Бага хурдаар жоохон хөөсрүүлээд хутгаж өгөх хэрэгтэй. За сүүгээ нэг 2-3 минут хутгачаа тэгээд дараа нь крем хийж өгнө. За тэгээд бас зөөлөн ботгох хэрэгтэй. Эхлээд жоохон удаан хутгаж байгаа. Дараа нь хурдын ширүүсгээд хутгаж өгөөрэй. За одоо зуурч байгаа крем лугаа би 2 халбах гэсэн чихэр хийчихье. За мөн одоо энэ ванильны сахараа бас хийчихье. За ингээд крем маань бэлэн боллоо. Гоё шаргал өнгөтэй юм крем бэлэн. За кекс маань ингээд сайхан хүрсэн байна. Хөнгөн юм гоё кекс болсон байгаа. За одоо энэ захын энэ хатуу юм хэсгүүдийг нь аваад
авах хэрэгтэй. Сайхан дүв дөрвөлжин болгоул бас зүгээрээ. За ингээд дүв дөрвөлжин болгоод авчлаа. Одоо ингээд дундуур нь 2 хуваачна. Сайхан тэнцүүхэн 2 хувааж өгөх хэрэгтэй. За миний хаар бол нэг иймэрхүү байхад болох юм шиг байна. За кекс маань юм болсон байгаа. За одоо тэгээд энэ кексийг яах вэ гэхлээр ингэж давхарлаж өгнө. За одоо харин кремээрээ яриг ингээ хооронд нь кремээ түрхээд нааж өгье гэж бодож байна. Толгой нь харуулвал арай жоохон тэгшгэн болох юм шиг байна. За ингээд наагаад өгчнө. Одоо гадна талын кремээрээ бүрхэж өгнө. Крем. За. За одоо хамгийн сүүлийн чимэглэх шатн руугаа орлоо. За чимэглэхдээ өмнө түрүү нэг бүгдээрээ буцалгаад бэлдсэн байгаа жимсээ ингэж тавьж өгнө. За ингээд бэлэн боллоо. Хажуу талаасаа юм байгаа. Юм харагдаж байгаа. За тэгээд энийг ингээд одоо хөргөчөндөө хийгээд тоноолчихно да. Тэгээд өглөө идвэл их сайхан болох байхаа.